За өнөөдөр багш нь та нарт хэл ярианы сургалт үйл ажиллагааг орно. Багшийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой за. За хэл ярианы сургалт үйл ажиллагаа ороход хамгийн түрүүнд бүгдээрээ өгөөл хэрэгтний дасгалаа хийдэг тийм ээ. За тэгвэл бүгдээрээ эхлээд амьсгалын дасгалаа хий. За нэг ширхэг гэрвэхээ авъя шүү. За юу. За эхлээд яаж хийдэг вүлээ багш нь та нарт сануулъя. За эрвэхээгээ урдаа бариад хамраараа амьсгалаа аваад амаараа гаргаж үлэн шүү. За эхлээд багшигаа ажиглаарай. За та нар 3 удаа хийгээрэй. Багш нь та нарыг харъя. За хамраараа амьсгалаа авахаа мартуузаа хүмүүдээ. Зүйтэй сайн байна. За одоо бүгдээр энийгээ хураагаад хэлний дасгалаа хийн. Хэлний дасгал хийхдээ бүгдээрээ нэг ширхэг тойл аваарай. За авсан уу? За тойлоо урдаа барьлаа. За бүгдээрээ одоо далбаат цав дасгалаа хийцгээе. За дээд үүдэн шүднийхээ ард хэлээ байрлуулсан тийм ээ. За толиндоо хараад хийгээрэй. Зүйтэй сайн байна. За багш нь 3 тоолно. Удаан барья шүү. 1 2 3 сайн байна. Бүгдээрээ зөв хийж гэн тийм ээ. За тэгвэл одоо бүгдээрээ бүрээ дасгалаа хийцгээе. За толиндоо хараад хийгээрэй. Багш нь харъя. За 3-ын тоонд барья шүү. 1 2 3 сайн байна. За одоо бүгдээрээ толио ураач. Одоо бүгдээрээ гар хурууны дасгалаа юм тийм ээ. За эхлээд хуруунуудынхаа өндийг хооронд нийлүүлчих. За 8 удаа хооронд нь цохиё шүү. 1 2 3 4 5 6 За болно. За одоо тэгэхэд 7-оор хуруугаараа тэгш өнцөг дүрс үүсгэе. За зургийн аппарат. Зүйтэй сайн байна. За одоо тэгэхэд 7-оор хуруугаа сөөжлүүлээд хурдан гээд. Хурд ийш. Анаажин болж гэн сайн байна. Хангал сүрэн болж гэн сайн байна. За одоо 5 удаа хооронд. 1 2 3 4 5 За басан. За сайн байна. За тэгвэл өнөөдөр багш нь та нарт нэг сэрээ ширээн дээр нь тавьсан байна. За энэ өөр яах цаана бол? За тэгвэл одоо та нар багштайгаа хамт цогч үзэн заа юу. За бүгдээрээ ширээлүүгээ араас сууч. За тэгэхээр сэрээгээрээ бүгдээрээ ширээгээ цохно. За та нар багштайгаа хамт багшигаа сайн сонсож гоод дагаад хэлье шүү. За юу. За түр байж байгаарай. За одоо сэрээгээ ширээгээ цогтоо. За хэлээрэй сэрээгээ ширээгээ цогтоо. За одоо ширээгээ сэрээгээр цогтоо. За одоо энэ сэрээ энэ юу вэ? Ширээ. Энэ юу вэ? Ширээ. Ахаад хэлээрэй энэ юу вэ? Сэрээ. За энэ юу вэ? Сэрээ. За тэгвэл одоо намайг сайн сонсоорой. Сэрээ, ширээ гэдэг үг та нарт ер нь яаж сонсогдож байна? Адилхан. Зүйтэй адил төстэй сонсогдож байна тийм ээ? За тэгвэл одоо сэрээгээ хураагаарай. Сэрээ, ширээ гэдэг үгүүд маань адил төстэй сонсогдож байна тийм ээ? За хүүхдүүдээ энэ сэрээгээр бид нар юу хийдэг вүлээ? Хоол иддэг те. За тэгвэл бид нар ширээгээр юу хийдэг вүлээ? Зүйтэй хоолоо тавьдаг. Өөр. За өөр яадаг вэ? За бас хичээлээ хийдэг тийм ээ. За тэгвэл энэ сэрээ, ширээ гэдэг үгнүүд маань хоорондоо өөр утгатай байна тийм ээ? Гэхдээ адилхан сонсогдоод байгаа тий. За тэгвэл сэрээ ширээ гэдэг
Одоо энэ үг маань ойролцоо дуудлагатай үг байх нь шүү. За юу. Одоо тэгвэл бүгдээрээ ойролцоо дуудлагатай үгсийн галт тэргээр аялцгаах уу? За тэг. За сайн ажиглаарай хүүхдүүдээ. Ажиглаад багштаа нэрлж хэлье шүү. За юу. Энэ юу вэ? Хар. Гар. За та дахиад хэлээрэй. За яаж вэ? Яаж сонсогдож байна? Зөвхөн ижил төстэй сонсогдож байна тийм ээ? За тэгтээ эн чинь юу вэ? Хар өнгө. За тэгтэл энэ юу вэ? Гар. За одоо энэ юу вэ? За тэгвэл энэ үнэгний үр төл зулцгийг гавар гэдэг. За та нар хэлээрэй. Гавар. За энэ юу юм бол? Яргуй. За яргуй ямар улиралд дэлгэрдэг лээ? Хавар. Зүйтэй хавар. За тэгвэл энийг сайн ажиглаарай. Энэ бол хавар. За энэ бол үнэгний үрдлийг юу гэлээ багш нь? Гавар. Сайн байна нэмэрлээ. Бас л адилхан төстэй сонсогдож байна тийм ээ? За дараагийн галт тэрэн дээр ямар зураг байгаа харъя. За батраа буюу зай гэж хэлдэг тийм ээ? За энэ юу? Цай. Бас адилхан сонсогдож байна тийм ээ? Гэхдээ энэ хоёр бол хоёр өөр зүйл тийм ээ? Тийм үү? Тийм. За тэгвэл энийг багш нь хөлөг гэж хэлдэг. Зүйтэй. Хөлөг онгоц гэдгийг хөлөг. За тэгвэл хэлээрэй. Саяныхаа хэлээрэй. Зүйтэй. Сонсоорой. Цэцэг одом зөв хэлж штэ. Нохойны үр төлийг бас гөлөг гэдэг тийм ээ? Одоо хамтд нь хэлье. Хөлөг. Гөлөг. Бас адилхан сонсогдож байгаа боловч хоёр өөр зүйл үү? Зүйтэй сайн байна. За сайн харна шүү. Зүйтэй амтан биш те. За тэгвэл энэ юу юм шиг вэ? Гişээ. За энэ бол савар. Савар. Нөгөө аргал малтдаг савар гэ байдаг шүү дээ тий. Тэрэн шиг савар. За энэ бол шавар. За одоо байж байгаа. Одоо хэлье шүү бүгдээрээ. Савар. Шавар. Адилхан яаж вэ? Адилхан ойролцоо сонсох. Гэхдээ өөр зүйлс тийм ээ? За сайн байна. Дахиад нэг хэлчих. Энийг юу гэлээ? Сайн байна. За одоо хэлье шүү. За нэг. За гараа өргөд хэлээрэй. За энэрлэнгээр хэлүүлье. Зүйтэй сар. Шар өнгө тийм ээ? Юу нь адилхан байна? Өнгөөрөө бас адилхан байна тийм ээ? За дахиад хэлье. Нар юм уу? Шар өнгө штэ тийм ээ? Зүйтэй. За тэгвэл хүүхдүүдээ одоо сонсоорой. Сар, шар. Адил төстэй сонсогдож байгаа боловч энэ хоёр өөр зүйлс тийм ээ? Хоёр өөр зүйлс. Сар чи хаана байдаг вүлээ? Энд чинь болохоор буддаг. Зүйтэй. За одоо харъя. За одоо зэрэг хэлье шүү. За ширээ, сэрээ. Юу нь адилхан байгаа лээ? Зүйтэй. Дуун адилхан сонсогдож байгаа боловч тэгтээ сайн байна. Өөр зүйлс тийм ээ? За тэгвэл бүгдээрээ өнөөдөр ийм олон ойролцоо болон ижил сонсогдож байгаа дуудлагатай үгнүүдийн галт тэргээр аяллаа тийм ээ? За тэгвэл бүгдээрээ саяныхаа ойролцоо дуудлагатай үгнүүдийг ашиглаад өгүүлбэр зохиож тоглоцгоё тийм ээ? За эхлээд багш нь та нарт өгүүлбэр зохиож харуулъя. За ах. За эхлээд багшаа сонсоорой. Ах.
За ширээн дээр сэрээ тавилаа. За сайн байна. Ингэж өгүүлбэр зохиож болох нь уу те? За энд хэдэн үг орсон байна? 4. За сайн байна. За дахиад нэг өгүүлбэр зохиоё. Эмээ сайн байна. За тэгвэл бүгдээрээ одоо багшийн ширээн дээр нь байрлуулсан сагсан доторх зурагнуудаа ашиглаад өгүүлбэр зохиоё. За хийж байгаарай хүүхдүүдээ багш нь жилээ. Энэ юу гэж байгаа юм бэ? Ямар өгүүлбэр зохиосон? Оо зүйтэй сайн. За намаа ямар өгүүлбэр зохиосон багштай хэлээд өгөөрэй. Оо зүйтэй сайн байна. За бэлгүүний ямар өгүүлбэр зохиосон багштай уншаад өгөөрэй. Эмээ ширээн дээр цай ууж байна. Оо зүйтэй сайн байна шүү. За баяр хүргэе. Бэлгүүнээдээ баяр хүргэе. За. Алтан заа ямар өгүүлбэр зохиож байна? За алтан заа зохиогоо. За инэрлэн багштай уншаад өгөөрэй өгүүлбэрээ. Эмээ хавар гүлэг сэрээ. За зүг байна өгүүлбэр нь юу гэсэн үг юм бол эмээ хавар. За хоёлаа жоохон буруу хэлсэн байна тий. Хоёлаа ахаад эндээсээ зураг хараад үзье да. Эмээ хавар. Яасан бах вэ? Би пинк наваа. Одоо чихэн чихэн. Оо энийг аваад байлаа гадаа. Суув гэж болох юм шүү дээ тийм ээ. За ингэж тохион шүү. За юу нэ? За болж байна. За өөр өгүүлбэрээ уншиж хүүхд байна багштай. За цэцэг одон уншаарай. Дулмаа хавар гүлэг ав. Оо зүйтэй. Дулмаа хавар гүлэг ав. Найзыгаа сонгож хэлсэн мэй. За та нар бүгдээрээ маш сайн өгүүлбэрээ зохиосон байна. Тэгвэл одоо багштай хэн гарч ирж энэ өгүүлбэрийг уншчих уу? За багш нарын ишгээр уншуулъя. За та нар маш сайн сонсон шүү. Найз нь зөв уншсан уу, буруу уншсан уу сайн сонсон шүү. За юу. За нарын ишгээс зогсоорой. За. Хавар Энэ хэн бэ? өвөө За. хавар гавар харав. Өвөө зүйтэй. За. Найз нь зөв уншсан уу? За тэгвэл одоо бүгдээрээ хамтдаа уншия. За. За сайн байна. Баяр хүргэе. За хүүхдүүдээ. Энэ хоёр үг маань адилхан сонсогдож. Оо зүйтэй адил сонсогдож байгаа мөртлөө өөр утгатай зүйлс тийм ээ. Сайн байна. За тэгвэл одоо багш нь та нараар нэг гой тоглоом тоглох уу? За одоо бүгдээрээ энэ дэлгэцэн дээр гарч байгаа хүрд эргүүлэх тоглоомыг тоглоно. За энэ гарсан нэг зургийн ойролцоо дуудлагатай үгсийг нь нэрлэж тоглоё шүү. За ингэхдээ тоглоомын дүрм нь та нар хүрд эргэж дуусны дараа гараа өргөөд хамгийн дөрөнд гараа өргөсөн хүүхдэд багш нь микрофоныг өгнө. Микрофон барьсан хүүхдэд л ярина, бусд нь сонсон шүү. За юу. За эхлэх үү? Би. За эхлээд ажиглаж шүү. Ямар зураг гарч ирэх гэж. Би. За. Цэцэг одом төрөөж гараа орсон. Цэцэг одмаас харъя. Ийшээ зогсож. За цэцэг одом миний ямар зураг гарч ирсэн бэ? Хавар. Оо зүйтэй. За тэгвэл энэ хавар гэдэг зурагны маань үгний маань ойролцоо дуудлагатай үг нь ямар үг байдаг вүлээ? Сайн бодоод хариулаарай. Хавар. Зүйтэй, сайн байна. За найстаа баяр хүргээрэй хүүхдүүдээ. Ямар мундаг юм. За сайн. За очиж суужгаарай. За дахиад нэг тоглоно.
Хурд эргэж дуусны дараа гараа өргөн шүү. За инэрлэн. За инэрлэн дэлгэснээр ямар зураг гарсан байна? Сар. За тэгвэл энэ үгний маань ойролцоо дуудлагатай үг нь ямар үг лээ? Шар. Зөв үү? За найстаа баяр хүргээрэй. Ямар мундыг сайн биш үү инэрлээ. Өнөөдрийн үйл ажиллагаанд манай инэрлэг 2 ингрийн тэмдэг авсан байна тийм ээ. Дахиад нэг тоглолцъё. Тэгээд зураг эргэж дуусны дараа гараа өргөн шүү тийм ээ. Бэлгүүнээ юу? За бэлгүүнээ. Бэлгүүнээ гараад. За бэлгүүнээ наашаа гараад. Энд зогсоор. За. За энэ ямар зураг гарсан юм? Энэ юу илээ? Батрын. За батраг бид нар юу гэж хэлдэг вүлээ? Цай. Юу илээ? Цай. Зай. За тэгвэл энэ зай гэдэг одоо энэ зурагны маань ойролцоо дуудлагатай үг нь ямар үг гэдэг вүлээ? Цай. Зүйтэй. Зөв үү? За найстаа баяр хүргээрэй. Сайн байна бэлгүнэ. За баяр хүргэе. За сууж. Тэгвэл энэ тоглоом маань маш гоё тоглоом байна тийм ээ. Бүгдээрээ маш амжилттай тоглосон бүх хүмүүстээ баяр хүргэе. За одоо дахиад нэг удаа тоглоё бүгдээрээ. За зураг эргэж дуусны дараа гараа өргөн шүү. За ануужин. За бус найзаагаа сонсон шүү. За ануужин ямар зураг гарч ирсэн бэ хараарай. Ямар зураг вэ? Хавар. Зүйтэй. За тэгвэл энэ хавар гэдэг зурагны маань ойролцоо дуудлагатай үг нь юу вэ? Хаврын маань ойролцоо дуудлагатай үг нь? Хавар. Зүйтэй сайн байна. Баяр хүргэе. За одоо багш нэг эргүүлнэ. Гарсан зурагны ойролцоо дуудлагатай үгсийг та нар өөрсдөө бүгдээрээ хэлнэ шүү. Заа юу? Бүгд зэрэг хэлнэ шүү. Сайн ажиглаад бодоод зэрэг хэлнэ шүү. За. Сэрээ. За бүгдээрээ хэлье. Сэрэний маань ойролцоо дуудлагатай үг нь? Ширээ. Сайн байна. Бүгдэнд нь баяр хүргэе. Цаанда идэвхтэй оролцсон хүмүүстээ баярлалаа. За хүүхдүүдээ одоо бүгдээрээ анги руугаа явахдаа энэ тоглоомыг тоглоод гарна. Яаж тоглох вэ гэхлээр за энд шар өнгийн зураг байна тийм ээ. Бүгдээрээ шар өнгийн зурагнаас үгээ ойролцоо дуудлагатай үгээ бодож жогоод шар сар ингээд өтрөөд тоглоод гараа шүү заа юу. За ойлгосноо. За амжилт хүсье эхлээрээ. За алтан заяагаас ихтэй яваарэ. Яваарэ нараа шигэ. Шар. Сайн бодоорой. Сэрээ.